Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлцгийн бүгд найрамдах улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид нэгдсэн үндэсний байгууллагын хүнсгүдэ аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Чүү Донгю бараалхлаа. Талууд хамтын ажиллагаа хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн явц үр дүн цаашид анхаарах зарим асуудлын талаар санал солилцлоо. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнсгүдэ аж ахуйн байгууллага манай улсын хүнсгүдэ аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгааг ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн тус байгууллагын хүндэт зочны дэвтэрт дэлхийд дахина өлсгөлийн ядуурлыг бууруулах, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангахын төлөөх улс орнуудын зорилго хүчин чармаалтыг зохицуулагч нэгдсэн үндэсний байгууллагын хүнсгүдэ аж ахуйн байгууллагад зочилж байгаадаа баяртай байна. Байгууллагын хамт олонд төвөгт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж доктортой хөгжлийн зорилтуудыг бодит үйл хэрэг болох үйлсэд нь амжилт хүслээ. Нүүдлийн соёл өргөжл бэлчээрийн мал аж ахуйтай Монгол улс бэлчээрийн менежмент, хөрс, усны нөөцийг хамгаалах, хүнсний доктортой бүтээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр улам өргөн хүрээнд хамтран ажиллахын төлөө байна. Монгол улсын санаачилсан бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил тогтоолын хүрээнд дэлхийн нийтийн эрх ашиг хэрэгцээ шаардлагат нийцсэн бодит үр дүнд хүрэх олон ажлыг хамтран хийхдээ таатай байх болно. Та бүхний илүү сайхан үйлдвэрлэл, илүү сайн шимт хичээл, илүү сайн орчин, илүү сайн амьдрал гэсэн зорилго бүрэн биелэж, хүн төрөлхтөн эрүүл аюулгүй орчинд аз жаргалтай зүтгэл хангалуун амьдрах болтугай хэмээн бичиж үлдээлээ. Дэлхийн 130 орнд үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн үндэсний байгууллагын хүнсгүдэ аж ахуйн байгууллага манай улс 1973 онд гишүүнээр элссэн түүхтэй. Тус байгууллагын бүр эрхэд төлөөлөгчийн газар 2009 онд Улаанбаатар хотноо ажиллаж эхэлсэн. Энэ байгууллага манай улсын 2030 он хүртэлх доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шимт хичээлийг сайжруулах, хөдөө орон нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх чиглэлээр голлон ажиллаж байна. Мөн санхүүжүүлэгч, түншүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, малчиттай хамтран ажиллаж хөдөө аж ахуйн доктортой байдлыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм а.